За сайн байцгаана уу. За энэ удаагийн дугаарт та бүхэндээ TowerSoft компаниас хэрэглэн гаргадаг цахим түвшээ ажлын албаны программыг танилцуулъя. За цахим түвшээ ажлын албаны програм маань 2012 оноос эхлээд хөгжиж яваад за 16 он хүртэл туршигдаад 16 оноос бол вершн 2 нь гараад одоо бид нар нийт худалдаанд цахим түвшээ 2.0 нэртэйгээр худалдаанд гаргаад байгаа. За одоогоор манай программыг басчгүй нэлээд хэдэн улсын хурлын гишүүд ашигладаг. За яагаад улсын хурлын гишүүд гэж хэлж яах вэ гэхээр манай програм нь ерөнхийдөө улсын хурлын гишүүний ажлын албан зөрүүлсэн тэдгээрийн хоорондын ажлын уялдаа холбоо нэгтгэсэн, дүгнсэн ийм програм юм байна. За тэгэхээр цахим түвшээ ажлын албаны програм дээр юу хийгддэг вэ? Гэх юм бол албан бичиг буюу ирсэн явсан бичиг өргөдөл говьдол төрний шийдвэрлэлт. За ажил уулзалт буюу уулзалтын бүртгэл, за төлөвлөгөөт ажлын тэмдэглэл, тойрогт ажилласан байдал, хурал суусан байдал буюу шаардлагатай холбоо арга мэдээлэл, хүмүүсийн холбоо арга мэдээллүүд, утас, имэйл. За дээрэс нь хөрөнгө оруулалт буюу орон нутагт шийдэгдсэн хөрөнгө оруулалтуудын бүртгэл. За хууль эрх зүй буюу хамтарсан, санаачилсан ямар хуулиуд байгаа юм, ямар ажлын хэсэгт орж ажилласан, ямар байнгын хооронд ажилласан гэх мэтлэн улсын хурлын гишүүний ажлын албанд гардаг, тэнд өрнөдөг ажлуудыг энэ рүү нэгтгээд эндээсээ нэгдсэн тайлан мэдээ гаргах зорилготой юм систем байгаамаа. За бүртгэл болгон дээр бол ийм дашборд тайлан статистикуудыг гаргаж харах боломжтой. Энэ нь биднэрт яаж яах вэ гэхээр сараар улирлаар жилээр өөрсдийнхөө ажлыг дүгнэх ийм боломж гарч байгаа. Тэгэхээр одоо ингээл улсын хурлын гишүүдээр чинь жишээ нь улирлаар ч юм уу, жилээр ч юм уу, хагас жилээр ч юм уу тойрогт очиж ажиллахдаа бид нар ийм ажил хийсэн гэдэг нөгөө улсын хурлын гишүүний туслахуд маань баахан бичиг тазууралдаад нөгөөдхөө тоолоод энэ тэдэн бичиг ирсэн тэдэн хариу өгсөн гэл нэг гараараа баахан бүртгээ явж яадаг. Тэр асуудлыг бид нар шийдэж өгье гэж программыг шийдэж санаачлаад ингээд амжилтаар туршигтаад одоо ингээд борлуулалтанд гараад явж байгаа. Тэгээд энэ холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг TowerSoft компани вебсайт руу ороод өөртөө холбогдоод авч болно. За баярлалаа.